Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ажил мэргэжлийн төв баримжаа олгох сургалт үйл ажиллагаа зохион байгуулахад дунд ангийн сурагчдад нийгмийн ажилтан хэрхэн дэмжлэг үзүүлэх боловсролын талаар таныг зөвлөе. За өнөөдөр би та бүхэндээ сургууль суурилсан ажил мэргэжлийн төв баримжаа олгох үйл ажиллагаанд сургуулийн нийгмийн ажилтны чиглэлд нийгмийн ажилтан ажил мэргэжлийн төв баримжаа олгох үйл ажиллагаар зохион байгуулах гэсэн агуулгаар танилцуулах гэж байна. За ажил мэргэжлийн төв баримжаа олгох үйл ажиллагааны эрхтэн гол баримт чиг юу байсан бэ гэвэл Монгол Улсын бага дунд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-ийн 1 заалтанд суурь боловсролын агуулга нь өөрийн авяас чадвар тулгуурлан бие даан амьдрахад шаардлагатай чадвар, дадал, эзэмшүүлэхэд чиглэсэн байхыг тодорхойлсон. Үүний дагуу засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалттай холбогдуулан 3 арга хэмжээ зорилтыг тусгасан. За нэгдүгээр зорилт бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад ажил мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээг бий болгох талаар шийдвэр гаргаж холбогдох ажилтны ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулах. За хоёрдугаарт ажил мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ зохион байгуулах ажлын агуулга хөтөлбөрийг боловсруулж мэргэжил дэвшлүүлэх сургалтыг зохион байгуулах. Гуравдугаарт ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх онлайн үйлчилгээ болон мэргэжлийн болон төрийн бас байгууллагатай хамтран ажиллах гэсэн чиглэл байна. За ажил мэргэжлийн төв баримжаа олох үйл ажиллагааны зорилго маань дунд ангийн буюу 8-аас 9-р ангийн сурагчдын хувьд сурагчдын сонирхол, авяас чадварт үндэслэн ажил мэргэжлийн төв баримжаа олох үйл ажиллагааг алхам алхмаар зохион байгуулах. За хоёрдугаарт ирээдүйн ажил мэргэжлийн сонголттой ухаалгаар хийдэг иргэнийг төлөвшүүлэх. Гуравдугаарт өөрийн сонирхол, амьдралын болон ажил мэргэжлийн зорилгод үндэслэн хичээлийн сонголтоо хийхэд дэмжлэг үзүүлэх гэсэн зорилгын хүрээнд зохион байгуулагдана. За тэгвэл ажил мэргэжлийн төв баримжаа гэж юу гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр эцэг эх суралцагчдад дунд ахлах ангид судлах хичээл, хөтөлбөрөө сонгох, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон ихтэй сургууль, хөтөлбөрийн зах зээлд ажил хөдөлмөр эрхлэлтэй холбоотой ухаалаг шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Тэгвэл энэ үйл ажиллагаанд нийгмийн ажилтнууд та бид маань ямар үүрэгтэй байх вэ гэхээр сурагчид тэдний гэр бүлийн гишүүдийн нийгмийн болон сэтгэл зүйн үйл ажиллагааг сайжруулах, гэр бүлийн амжиргаа болон хүүхдийн сургалтын амжилт үзүүлэлтийг дээшлүүлэх зорилгоор нийгмийн үйлчилгээ туслалцааг үзүүлэх үүрэгтэй юм аа. За ажил мэргэжлийн боловсрол гэж юу вэ гэдэг асуудал. Тэгвэл хувь хүний амьдралын туршид хийж гүйцэтгсэн ажил мэргэжил болон суралцахыг илэрхийлдэг. Тэгвэл энэ үйл ажиллагаанд нийгмийн ажилтан та бүхэн суралцагчдыг ажил мэргэжлийн талаар зөв сэтгэлгээтэй, түүнийг үр дүнтэй, үйл хэрэг болгодог нэгэн байгаасаа гэж өсвөл тэднийг сургууль төгссөний дараа ертөнцтэй холбож өгөх нь гол үүрэг юм аа. За суралцах чиглэл ажил мэргэжлийн төв баримжаа олох үйл ажиллагаанд нийгмийн ажилтнууд биднэрт ямар дэмжлэгүүдийг үзүүлэх боломжтой вэ гэвэл нэгдүгээр суралцагчдын танин мэдэх хүн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зан төлөвийн, биеийн болон нийгэм сэтгэл зүйн хөгжлийг дэмжих судалгаа онцлогоо хийдэг. За хоёрдугаар хувь хүний үнд цэцүүд болон өөрийн үнэлгээтэй байх явдал нь ажлын ертөнцийн дараах бодиттой, үнэн зөв ойлголттой болох ухаалаг сонголт хийхэд нь туслах. Гуравдугаар ажил мэргэжил болон сургалтын шилжилтүүдэд амжилттай удирдахад нь туслах ийм боломж биднэрт байна. За тэгвэл нэгдүгээр сургууль суурилсан ажил мэргэжлийн төв баримжаа олох үйл ажиллагаа нийгмийн ажилтны үүрэг юу вэ? Тэгэхээр та бидний албан тушаалын 2 дугаар зорилтонд бол хүүхдийн эрх хамгаалал, аюулгүй байдлыг хангах чиглэсэн мэргэжлийн үзүүлэх ажлын хүрээнд бид юу хийж болох вэ гэхээр нэгдүгээр дунд ангийн сурагчид өөрсдийн сонирхлыг тодорхойлж сонголтоо хийх, шийдвэр гаргах үйл явцад сургуулийн нийгмийн ажилтан, багш, сургалтын менежертэй хамтран ажиллаж хүүхдийн эрхийг хамгаалах. За хоёрдугаар тухайн сурагчийн авяас чадварын талаар эцэг эх асран хамгаалагчдад мэдээлэл хүргэж өөрийгөө таних, нээх сонголт хийх, шийдвэр гаргахад нь хамтран мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх. Гуравдугаар дунд ангиуд гэсэн багш нартай хамтран сурагчдаас сонирхлын судалгааг авах. Дөрөвдүгээр 9-р ангийн сурагчдын ажил мэргэжлийн судалгаанд үндэслэн хичээл сонголт хийхэд нь сурагчдад зөвлөн тусалж хүүхдийн эрхийг хамгаалах. За 5 дугаарт бол сурагчдад өөрийгөө таньж бусад найз нөхдөдөө сонгоход нь ганцаарчилсан зөвлөгөө өгөх байж болно.
За тэгвэл албан тушаалын 3 дугаар зорилтын хүрээнд хүүхдийн хөгжилд төлөвшөлт, сонирхолд хэрэгцээнд тулгуурлан хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагааг төлөвлөх арга зүй удирдлагаар хангах чиг үүргийнхаа хувьд нэгдүгээр дунд ангийн эцэг эхчүүдтэй хамтран сурагчийн бие сэтгхүүн онцлог сонирхол түүний өөрчлөлт нөлөөлөх хүчин зүйлсийн тухай анги удирдсан багш нартай сургалт уулзалтыг хамтран зохион байгуулах. Хоёрдогт сурагчдын хэрэгцээ сонирхолд үндэслэн өөрийн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагатай хамтран ажлын байрны сургалт үйл ажиллагаа зохион байгуулах. 3 дахь сургууль дээр ажиллаж буй сурагчийн өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааны үр дүн сурагчдын авиац чадварыг нээх, цаашид мэргэжлээ зөв сонгогдсон чиглүүлж арга зүйн удирдлагаар хангах. За 4 дахь сурагчдын дунд мэргэжлийн багш нартай хамтран бие хэмбэ, бидэнд юу шаардлагатай вэ? Бидний орчин тойронд гэх мэт сэдвээр эсээ, ихтгэл судалгааны ажлыг үнүүлэхэд дэмжлэг үзүүлэх. За 4 дахь сурагчдын сонирхолд нөлөөлөх хүчин зүйл түүн өөрийгөө танин мэдгэхэд нь тусгайлсан мэдээллийн самбарыг гаргаж ажилуулах. За 5 дугаар болохоор ахлах ангийн сурагчдаас өөрийгөө таних мэдэж зорилгоо дэвшүүлэн тодорхойлж амжилттай суралцаж байгаа сурагчийн туршлагыг сурталчлах гэсэн ажлуудыг зохион байгуулж байгаа юм аа. За дунд ангийн сурагчдын ажил хөдөлмөрийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны гол агуулга нь юун дээр байна вэ гэхээр 8 дугаар ангийн сурагчдад бол бид нар ажил мэргэжлтэй холбоотойгоор өөрийгөө таньж мэдэх түүнийгээ хөгжүүлэх. За түүнчлэн нь бол шинэ мэдээллийг олж авах, тэрийг хэрхэн цуглуулах, тэр мэдээллийн найдвартай эсхийг яаж мэддэг дүн шинжилгээ хийж болох вэ? За тэгээд өөрийн сонирхолд хүсэл эрмэлзэлтэй тулгуур өөрийгөө тодорхойлж сурах энэ арга зүйд дэмжлэг үзүүлж болох бол 9 дугаар ангийн сурагчид маань бол суралцах чиглэл ажил мэргэжлийн төлөвлөгөө гаргасан байна. За энэ төлөвлөгөөг хүүхдүүдэд хийж хэрэгжүүлсэний үр дүнд хүүхэд өөрийнхөө сонирхлыг тодорхойлно, хөдөлмөрийн садруудтай танилцсан, ажил мэргэжлийн ойлголттой болно, хичээл болон ажил мэргэжил болон хичээлийн хоорондоо уялдаа холбоо, өөрийнхөө чадвар, үнэт зүйл, өөртөө ажиллах арга барилаар эзэмшинэ. Яагаад тэгэхээр 9 дугаар ангийн сурагчид маань бол 10 дугаар ангид төвшин суралцах сонголтын өмнө ирж байгаа учраас энэ сонголтын 7 хоног сонголтын зүг бол илүү төрхөө суралцахад нь бид нэр дэмжил үзүүлэх шаардлагатай байгаамаа. За ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход 8 9 дугаар ангийн сурагчид маань ер нь ямар мэдлэг чадварт суралцах ёстой юм. За үүнд нийгмийн ажилтан хэрхэн яа дэмжлэг үзүүлэх юм бэ гэдэгтээ зөвлөе. За нэгдүгээр бол хүүхдүүд өөрийгөө ойлгоно. Тэгэхээр 8 дугаар ангийн хүүхдүүд өөрийнхөө сонирхлыг тодорхойлоод өөрийгөө таньж мэдсэн бол 9 дугаар ангийн хүүхдүүд маань сонирхол дээр тулгуурлаад чадвар үнц зүйлсээ мэдсэн байгаа. Тэгвэл нийгмийн ажилтан та бүхэн яах вэ гэхээр сурагчдын сонирхлын судалгаан дээр нь үндэслээд суралцагчтай ярилцаж энийг бас яах нь өөрсдийг нь сонсох ийм дэмжлэгийг үзүүлж болно. За 2 дахь мэддэг чадвар бол хүүхдүүдэд ажлын ертөнцийг олж өстой. Ер нь 8-аас 9 дугаар ангийн сурагчид маань тухайн сургуулийн орчинд байгаа ажил хөдөлмөрүүдийн төрлийг мэдэж тэдний гүйцэтгэх үүрэгтэй танилцах ёстой. Тэгвэл энд нь нийгмийн ажилтан та бид яаж туслах ёстой юм гэхээр сургуулийн удирдах ажилтны гарын авалгаа ашиглаад тэр хөдөлмөрийн төрлүүдийн онцлогийг заасан тэр тайлбарламжийг өгч болох юм аа. За 3 дахь мэдлэг чадвар нь нөлөөллийг олох. Тэгэхээр дунд өсвөр насны хүүхдүүд бол ямар нэгэн нөлөөлөлт автахдаа маш амархан найз нөхдийнхөө нөлөөд, ах эцгийнхаа нөлөөд, ангийнхаа хүүхдүүдийнхаа нөлөөнд автцдаг. Тэгвэл энэ нөлөөлийн тухай ойлголтыг бид нар номын санчтайгаа хамтраад интернетээс ер нь сурагчдын нөлөөлөл гүйж үе нөлөөлөхөд биеиндээ нөлөөлөхөд ямар хүчин зүйлүүд нөлөөлөд байдгийг гэсэн энэ их сурвалжуудыг үнэн бодит мэдээллийг хүүхдүүдтэй хаанаас олж авч хэрэглэж болох вэ гэдэг талаар нь дэмжлэг үзүүлж болно. За дараа нь бол сонголт байгаа. Сонголтыг шийдвэр гаргах байгаа. Тэгэхээр 9 дугаар ангийн 8 дугаар ангийн сурагчид маань өөрийнхөө сонголтыг хийн, найз нөхдөд сонгоно. За 9 дугаар ангид ороод ирэхээр хүүхдүүд маань бүрэн дунд боловсролын эзэмших үү, мэргэжил боловсролын сургууль руу шилжих үү гэж сонголтууд ирдэг. Тэгвэл энэ хүнд бэрх үед нь бол нийгмийн ажилтан бид нар бол ажил мэргэжлийн мэдээллийн төвөөс гадна сургуулийн вебсайт, сургуульд байгаа сурах хүчиг, ном их сурвалжуудыг бас номын санчтайгаа хамтран судалсныхаа үндсэн дээр хүүхдүүдийг мэдээлэлээр хангаж тэднэрт байгаа мэдээллийн линкүүдийг оруулж өгдөг ч юм уу. Ийм маягаар хүүхдүүдэд бас сонголт. Нөгөө талаар нийгмийн ажилтныхаа чиг үүргийн дагуу гэр бүл болон түүний нөлөөллөөс хэрхэн автахгүй байж зөв сонголтоо хийх вэ гэдэг талаар нь бас
зөвлөн туслах, чиглүүлэх юм боломж бас байгаа. За дараа нь үйл хэрэг болгон хэрэгжүүлэх байгаа. За мэдээж бол энэ дунд ахлах ангийн сурагчид маань бол ажил мэргэжлийн чиг баримжаа олгосон энэ мэдлэг чадваруудаа ирээдүйн үйл ажиллагаанд бол хэрэглэж ирээдүйн сургууль, соёл, хөдөлмөр тийм ээ амьдрал сонгох сонголтууд ашиглах учраас энэ талаар хүүхдүүдийг хөгжүүл болох хичээлээс гадуур үйл ажиллагааг бид нэр хүүхдийнхаа сэтгэл зүг дэмжих тал дээр нь тулгуурлаж бид нэр дэмжин ажиллах боломжтой юм аа. За дараагийн голд мэдлэг чадвар нь бол эргэн харах, дүгнэх байгаа. Тэгэхээр сурагчид маань өөртөө олж авсан мэдлэгийг хэрхэн яаж үнэн зөв бодит болох вэ гэдэг дээр үйл ажиллагааныхаа үндсэн дээр эргүүлж хүүхдүүдэд ярилцлагын маягаар дүгнэхт нь нийгмийн ажилтнууд тусалд дэмжлэг үзүүлж байна. За энэ бүгд ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйл ажиллагаа зохио байгуулсны үр дүнд бид нар ямар үр дүн харж болох вэ? Тэгэхээр нэгдүгээрт бол танай сургуулийг тухайн хичээлийн жилд дунд ангийн сурагчдад хэрхэн өөрийгөө таних мэдэж бусдаа хэрхэн үзэл бодлоо хуваалцаж зөв харьцаа үүсгэж байгаагаар нь харж болно. Хоёрдугаар дунд ангийн сурагчдын сонирхолд хэрхэн ямар өөрчлөлт гарч байна вэ гэдгээр за дунд ангийн суралцагчид хичээл сонголтод хэрхэн зөв хандлагатай болж байна вэ? За анги удирдсан багш нар маань бол болон мэрэгжлийн багш нар маань өөрийнхөө мэрэгжлийг сонгохын тулд ямар хичээлийг судлах, түүнийг хэрхэн сонгох талаар яаж хүүхдэд мэдлэг ойлголтыг өгсөн байна вэ гэдгийг. За мөн сурагчдын өөрийгөө танд зорилготой болж биеэ даах чадварт нь хэр зэрэг ахиц гарсан бэ? За мөн дунд ангийн сурагчдын хичээлд оролцох оролцоо сурлагын чанарт хэрхэн ахиц гарсан бэ? За дунд ангиас ахлах ангид дэвшин суралцахад хэрхэн бэлтгэсэн бэ гэдэг нь бол энэ бидний энэ хүүхдүүдтэй өгсөн дэмжлэг тусалцааны гол үр дүн байх болно. За ингээд энэ бүгдийг явахдаа та нар дараах гарын авлагыг ашиглаж болно. Азийн хөгжлийн банк болон хөдөлмөр хэрэгсэл ур чадвар дэвших төслөөс гаргасан боловсруулсан гарын авлагуудыг ашиглаарай. Мөн вебсайт чиг хүргийн дагуу вебсайтаа бүгдээр ашиглаарай. За ингээд анхааралтай сонссонд баярлалаа.